Цэцэрлэг амьтдын эгдвэтэй үйлдэлүүд. Эрэгчин оцон шувуунууд, ялангуяа кенту, Аделя зүйлийн эр оцон шувуунууд хамтдаа үүрээ засаж хос болохыг хүссэн им оцон шувундаа хайрын илэрхийлэл болгон хамгийн гоё хэлбэртэй гөлгөр хайрах чулуу бэлгэлдэг гин. Энэ нь хүнээр бол гэрлэх санал тавьж байгаатай төстэй үйлдэл юм. Хэрв им оцон шувуу өгсөн хайргыг нь хүлээн авбал тэд хос болж им нь уг чулууг үүрэндээ нэмдэг аж. Хайргаар хашаалсан үүр хахир хүйтэн уур амьсгалд өндөгнүүдд нь амин чухал бөгөөд хайрыг ховортвол оцон шувуунууд хоорондоо хайргаа булаацалдах, бүр хулгайлах тохиолдол гардаг гин. Доргонууд ухсан нүхэндээ өвс, навч, хөвд зэргээр ор засч унтдаг бөгөөд зарим нь өглөө үндсэн дэвсгэрээ өөрийнхөө амсарт гарган агаарт тавьж хатаан ариун цэврийг сахидаг гин шүү. Өхөр сүрэг дотроо нийгмийн хүчтэй холбоо тогтоож бүр хамгийн дотны найзтай хүртэл болдог гин. Тэднийг өөрсдийн сонгосон тэрхүү дотны хамт нөхдөөсөн салгахад ихээхэн стресс бухимдалд ордог гин. Ийм үед зүрхний цогцолт нь нэмэгдэж их дуугаар мөөрх зэрэг шинжилэрч сэтгэл зүйн дарамт мэдэрдгийг судалгаагаар тогтоожээ. Нортхэмптны их сургуулийн болон бусад судалгаанаас харахад өхөр өөрийн сонгосон дотны найзтайгаа хамт байх үед стресс нь буурч харин салгах үед айдас төгшөөр зовнил үүсдэг байна. Энэ нь өхөр хүний адил гүн гүнзгий сэтгэл хөдлөлтөй ойр дотнох харилцааг өөрсдийн сайн сайхан байдалд чухалчлан үздэг болохыг харуулж байна. Австрали тивд амьдардаг Квока хэмээх уутад амьтан дандаа л инээмсэглэж байдаг гин. Эдгээр уутад амьтдын амны хэлбэр угаасаа дээшээ мөрөөсөн байдаг тул байнга аз жаргалтай найрсаг мэт харагддаг. Дээрээс нь эдгээр уутад амьтад хүнээс айж имээдгүй учраас хүмүүс ойртож очиод хамт селфи даруулахад татгалздаггүй гин шүү. Нугын нохтын өрмөц мэдчилгээ. Эдгээр нийгэмшсэн мэрэгч амьтад хоорондоо мэдлэгтэй урд шүднүүдээ хооронд нь хүргэж үнсэлж байгаа мэт харагддаг гин. Энэ нь өөрсдийн нийгмийн бүлгийн гишүүдийг таньж мэдэх нэгэн арга нь болдог ажээ. Хүүхдийн контент YouTube суваг бэлтгэв 2026 оны 1-р сар.